2020 оны улсын их хурлын сонгуульд нэр дэвшигч та татварын албанаас татварын тодорхойлолт авах шаардлагатай бөгөөд хугацаа хэтэрсэн өргөө байх шаардлагатай. Сонгуульд нэр дэвшигч та татвар төлөгчөөр бүртгүүлснээр цахим татварын системийн хэрэглэгч болж татварын лавлгаа тодорхойлолт авах боломжтой болно. Иргэн та татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ цахим татварын систем буюу e-tax-ыг MTA-ыг эмийн хаягаар хандаж татвар төлөгчөөр бүртгүүлэх зэсийг сонгоно. Хувь хүн гэсэн сонголтыг хийснээр хувийн мэдээллээ оруулах цонх нэгдэнэ. Хувийн мэдээллээ бөглөж илгээснээр таны бүртгэлтэй утас имэйл хаягаар нэвтрэх нэр нууц үг ирснээр та татвар төлөгчөөр бүртгэгдэх болно. Иргэн та татварын тодорхойлолт авахдаа цахим татварын систем буюу e-tax-ыг MTA-ыг эмийн хаягаар хандаж нэвтрэлтийн нэгдсэн системд регистрийн дугаар болон цахим хаяг бүртгэлтэй утсан дээр ирүүлсэн нууц үгийг оруулснаар нэвтрэнэ. Хэрэглэгч сонгох хэсгээс эргэн хэсгийг сонгож цахим татварын системийн талбар нэгдэнэ. Тодорхойлолт зэсдээр дарж дэлгэцийг доош гүйлгэнэ. Тодорхойлолтын мэдээллийг бөглөж тодорхойлолт авах товч дарснаар QR код бүхий иргэний татварын тодорхойлолт бэлэн болно. Иргэн та татварын хугацаа хэтэрсэн өртөө бол таны татварын тооцоолын эцсийн үлдэгдэл дутуу өртөө гарсан тохиолдолд дэлгэцийн зүүн талын төлөлт зэсийг сонгоно. Та нэхэмжлэх зэсийг сонгосноор нэхэмжлийн жагсаалт гарч ирэх ба төлөх нэхэмжлийг сонгож дэлгэцийн баруун талын төлөх товчийг дарж төлбөр төлөх боломжууд гарч ирнэ. Нэхэмжлийн дугаар бүхий цонхонд төлөх дүнг оруулж төлөх товч дарснаар төлбөр хийгдэх болно. Та татварын нэхэмжлийн дагуу төлсөн даруйд төлбөр татварын системд бүртгэгдэх ба нэр дэвшигчийн тодорхойлолтоо дахин шинээр авахыг анхаарна. 2020 оны улсын их хурлын сонгуульд нэр дэвшигч та Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 29-р зүйлийн 29-3-2 заасны дагуу аль нэг компани 51 түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргөх байх шаардлагатай бөгөөд энэхүү хуулийн 32.2-5 зааснаар татварын албанаас тодорхойлолт авах ёстой. Байгууллагын татварын тодорхойлолт авахдаа цахим татварын систем буюу e-tax-ыг MTA-ыг эмээн хаягаар хандаж нэвтрэлтийн нэгдсэн системд нэвтрэх нэр нууц үг оруулан нэвтрэнэ. Хэрэглэгч сонгох хэсгээс тодорхойлолт авах байгууллагыг сонгоно. Тодорхойлолт зэсдээр дарж дэлгэцийг доош гүйлгэнэ. Мэдээллийг бүглэн тодорхойлолт авах товчийг дарснаар QR код бүхий байгууллагын татварын тодорхойлолт бэлэн болно. Хуулийн этгээд нь татварын хугацаа хэтэрсэн өртөө бол таны татварын тооцооллын үлдэгдэл дутуу өртөө гарсан тохиолдолд дэлгэцийн зүүн талын төлөлт зэсийг сонгоно. Та нэхэмжлэх зэсийг сонгосноор нэхэмжлийн жагсаалт гарч ирэх ба төлөх нэхэмжлийг сонгож дэлгэцийн баруун талын төлөх товчийг дарж төлбөр төлөх боломжууд гарч ирнэ. Нэхэмжлийн дугаар бүхий цонхонд төлөх дүнг оруулж төлөх товч дарснаар төлбөр хийгдэнэ. Та татвараа нэхэмжлийн дагуу төлсөн даруйд төлбөр татварын системд бүртгэгдэх ба аж ахуйн нэгжийн тодорхойлолтоо дахин шинээр авахыг анхаарна. Та тодорхойлолтыг шалгахдаа QR код бүхий тодорхойлолтыг хоёр аргаар шалгах боломжтой. Нэгдүгээрт дурын QR уншигч програм ашиглан шалгаж болно. QR уншигч програм ашиглан татварын тодорхойлолт QR кодыг уншуулснаар уг тодорхойлолт нь үнэн эсхийг шалгах боломжтой. Хоёрдугаарт e-tax-ыг MTA-ыг эмээн системд нэвтэрч шалгана. Ингэхдээ цахим татварын систем e-tax-ыг MTA-ыг эмээн хаягаар хандаж тодорхойлолт шалгах сонголтыг хийснээр тодорхойлолт шалгах цонх нэгдэнэ. QR код бүхий татварын тодорхойлолтын дугаарыг оруулна шалгах боломжтой. Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 54-р зүйлийн 54-ийн 6-ад хуулийн этгээд мөнгөн хандив өгсөн бол уг хандивыг санхүү татварын тайланд тусгагдана гэж заасны дагуу нэр дэвшигч та мөнгө хандивлагч хуулийн этгээдэд урьдчилан сануулна. Хандивын байгууллага нь татварын тайландаа TT02 маягтын хэм 02 3V хавсралт болох татвар ноогдох орлогоос хасагдахгүй зардлын мэдээ хэсэгт тухайн хандивыг бүртгэж тайлагнана. Нэр дэвшигч та татварын тодорхойлолттой холбоотой зөвлөгөө мэдээллийг харьяа татварын алба болон 1812-88 дугаарт хандан авч болно. Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигч танд амжилт хүсье.